Контент бүтээгч Мичидмаа байгаа. Мичидмаа маань сошиал богино хэмжээний бичлэгүүд оруулах, болсон шалтгаан, сонирхолтой мэдээлэл өгөхөд ямар сэтгэл төрдөг талаарх мэдээллүүдийг та бүхэнд хүргэж ярилцах болно. За зочин маань студид маань ороод иржээ. Өглөөний мэнд гайхалтай харагдаж байна Мичидмаа. За. Сайхан амарсан уу? Өглөөний хэр өнгөрч энэ? Өглөөний мэнд сайхан амарлаа. Ер нь өглөөс ирээд хоёр дүүгээ сургуульд нь бэлдэж өгдөг. Гэтэ хоёр дүүдийн өнөөдөр за та хоёр өөртөө бэлэн болоорой гэдэг хэлсэн. Мичидмааг маань зарим хүмүүс мэдэж байгаа, зарим нь бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр өөрийгөө илүү сайхан дэлгэрэнгүй танилцуулаад өнөөдөр дөрүүлээ яранда орё гэж бодож байна. Намайг Мичидмаа гэдэг. Одоо 24 настай. Тэгээд ер нь бол сургуулаа 33-т төгссөн. Тэгээд химийн гүнзгий ангаар төгссөн учраас ер нь бол шууд л ангаах руу орно гэж бодож исэн. Тэгээд ангаах руу ороод шүдний эмч мэргэжлэр сурах гэсэн боловч зун нь би нэг тэтгэлэгт бүртгүүлсэн байсан байхгүй юу? Тэр тэтгэлгээс уг нь татгалзан хариу авсан байсан. Гэтэ зун би тэр одоо тэтгэлэгтээ тэнцээд одоо хүлээлгийн листээс нь гараад тэгээд Унгар руу тэтгэлгээр сурахаар явж исэн. Тэгээд би хөдөлгөөн засалч мэргэжлийг сонгосон. Тэгээд хөдөлгөөн засалч энэ болохоор physiotherapist гэсэн үг. Тэгээд ер нь бол гэмтэл авсан, харуулт авсан. Ер нь бол ийм сэргийн засах чиглэлийн мэргэжил гэх юм уу. Тэгээд энэ мэргэжлийг болохоор би ерөөсөө мэдгүй байж байгаа сонгосон. Яагаад тэгэхээр би нэг 6 жил сураал баймаар байсан байхгүй юу. Тэгээд энэ мэргэжлэр 4 жил сурдаг болохоор ер нь бол сонгосон. Тэгээд 4 жил сурдаг ангаахын төрлийн мэргэжлүүд дундаас ер нь хамгийн сонирхол татсан нь болохоор сонгосон. Сонирхолтой тий. Бас сонирхолтой хэр баргийн хүмүүсийн сонгоод ээдгөө мэргэжлөө тий. Тий, ер нь Монголд айгүй сүүлд нэгдсэн. За бараг 8 жилийн өмнө нөө нэгдсэн сонсон. Магадгүй нөгөө протезийн дараахаас хүмүүс протез үсний дараах тий хөдөлгөөн засал энэ дээр орно гэсэн үг үү? Тий, протез үсч бол юу нэг хөл гараад хариулсан уу? Тийм яг үнэ. Тэр хүмүүс чинь айгүй нэг phantom pain буюу юм хиймэл өвдөл гэх юм уу? Одоо хуурамч хөл нь байхгүй бахт хүртэл тэрийг ингээд мэдрээд эргэтэн санагалзах. Тийм. Та сайн мэддэг. За тэгэхээр бид өнөөдөр илүү төлхөө нөгөө сошиал тий одоо контентын талаар ярих байгаа. Тэгээд ер нь Мичидмаагийн маань хувьд анх яагаад сошиалд одоо богино хэмжээний бичлэг оруулахаар болсон. За анхны бичлэг нь бас юу байсан? Одоо илүү төлхөө үзэгчтэй харж байгаа хүмүүстэй дагагчтай ямар бичлэгүүдийг хүргэж байгаа талаар яриагаа эхлэе. Тийм хамгийн анх би яг өөрөө орсон бичлэгийг болохоор өөр аккаунт дээр хийдэг байсан байхгүй юу. Яг хөө тэр аккаунт дээрээ байнгын ороод авахгүй ч гэсэндээ ер нь өөрөө хаяа нэг ордог. Тэр нь болохоор миний эрүүл мэндийн мэргэжилтэй холбоотой. Тэгээд тэрэн дээр ихэвчлэн юм 6 төрлийн пост оруулдаг. Тэгээд сүүлдээ жоохон өөрөө ингэж ярьсан төрлийн бичлэг оруулдаг байсан. Тэгээд тэрийг ер нь түр орхисон. Тэгээд Монголд ирээд хөдөлгөөн засалчаараа ажиллаад ер нь тэр тохирохгүй байна гэдгийг ойлгоод тэгээ хэсэг юм ажилтай юм шиг тэгэл ажилд орж гараад нэг тиймэрхүү байдалтай нэлээд удаан явсан. Тэгээд ирээд бараг хагас жил орчим тэгж явсны дараа англи хэлний багшаар нэг сургуулийн төвд орсон. Тэгээд тэнд болохоор би ерөөсөө ингээд англи хэлний багш болно гэж бодоогүй орсон. Тэгээ ер нь гайгүй чадаад байсан. Тэгээ тэнд бас ийм одоо reel төрлийн бичлэгэнд ордог байсан байхгүй юу. Тэгээ би тэдний Instagram хаяг дээр нь ордог байжгаад дараа нь өөрөө Instagram хаягаа нээгээд тэгээд бичлэг оруулж эхэлсэн. Англи хэлний яг одоо англи хэл төр төвлөрөөд. Тэгээд хамгийн анхны бичлэг гэхээр яг 4 сарын 15 байна уу? Яг жилийн өмнө оруулж исэн билээ яг энэ аккаунт дээрээ. Тэгээд энэ болохоор preposition буюу өгтөр үг тайлбарлсан тийм reel байсан. Тэр болохоор хамгийн анхны бичлэг мөртлөө айгүй сайн ханалт авч исэн. Тэгээд би монголчуудад яг ийм боловсрал яг англи хэлний боловсролыг ингэж одоо жоохон сонирхолтой байдлаар түгээх тийм платформ хэрэгтэй байгаа мэнэ гэж анзаарч ирсэн. Тэгвэл анх ингээд англиар одоо богино хэмжээний бичлэг хийж байгаа шүү дээ. Энд санаагаа ханаас хинээс авсан бэ? Юунаас ихсэн бэ? Яагаад англиар ингэж бичлэгийг гэж бодож ихсэн бэ? За Pinterest би их ухдаг. Тэгээ Pinterest дээр айгүй юм тийм жижиг төрлийн яг л нэг reel болгоход бэлэн тиймэрхүү материалууд айгүй их байдаг. Тэгэл би зааж ихснээсээ хойш бас хүүхдүүдийн ингээд анзаараад ойлгохгүй байдаг тиймэрхүү юмыг айгүй анзаарч эхэлсэн. Одоо энэ хоёрын хооронд нь одоо холиод идэг. Энэ нэг зүйлийг айгүй ойлгодоггүй гэд тэрнээс бас анзаарч
тэрийг илүү юм амархан ойлгох байдлаар хийх болсон. Анх ер нь англи хэлийг яаж сурж ийсэн? Яаж одоо багшлах хэмжээнд хүртэл тийм одоо илүү сайн юм чадвартай төвшөнтэй болж ийсэн болоо. Бодоод хахад ер нь бол надад айгүй их privilege гэдэг чинь тийм айгүй их аз завшаанууд тохиож ирсэн. Хамгийн анх би англи хэлний сонгон ангид байсан 33-д нэгээсээ төгслөө байсан. Тэгээд англи хэлний манай сонгон ангийн яг бага ангийн англи хэлний багш надад айгүй таалагдчихсан. Тэгээд тэр багш маань айгүй мундаг. Тэгээд ер нь бол сурах хүсэл эрмэлзлийг айгүй өдөөж өгч ирсэн гэж боддог. Тэгээд 6 дугаар ангиасаа юм сантис гэх мэтлэн ер нь сантист л явж байсан. Тийм сантис гэх хэлний курст явж исэн бас тусалсан гэж бодож байна. Гэхдээ ерөөсөө байнгын ингээл курст яваал байсан бол биш. Надаа илүү ингээд миний англи хэлийг илүү тогтмол те илүү хүчтэйгээр сайжруулж исэн зүйл нь юу вэ гэхээр YouTube бичлэг. Тэгээд ном, тоглоом гэж би бол өөрийгөө анзаардаг. Тийм жоохон байхдаа Y8 гэдэг сайт байдаг гэсэн шүү дээ. Тэрэн дээр айгүй их тоглоом тоглодог байсан. Тэндээс болохоор ийм шинэ үг айгүй их сурдаг. Тэгээд номноос болохоор бас ийм өгүүлбэрийн бүтээц те дүрм мөрөм эдрийг ойлгож чинь YouTube бичлэгээс ер нь бол их хвчлэн ярих те сонсгол гэх мэт зүйлсийг сурч авчихсан. Хүн нэрэл яг туртай ямаараа айгүй сайн хурдан сайжирдаг шүү тий. Жишээ дуу дуулах ч юм уу, кино үзэх туртай бол кинонаас сурдаг ч юм уу, тоглох ч юм уу тий. Одоос хамгийн их ер нь хандлт авсан бичлэгүүдээсээ хэлж өгвөл хамгийн их сэтгэл өндөртэй, хамгийн их хандлттай бичлэг ямар бичлэг вэ? Миний хамгийн анх постлж исэн тэр бичлэг юу бол ер нь бол айгүй хандлт авч исэн. Тэгээд тэрнээс хоошоо ойрын үед ямар бичлэг хандлт авч байгаа вэ гэвэл зөвхөн англи хэл гэлтгүй хүмүүсийн нэг анзаараад байдаггүй. Одоо жишээ нь би нэг хүмүүс яагаад шүн орондоо орчоод унтаж чаддаггүй гэсэн тийм бичлэг оруулсан чинь тэр бас хөөрхөн хандлт авсан. Тэгээд сүлд нэг одоо юм гадаа мопед, скутер дээр гараад ирсэн шүү дээ. Тэрний тухай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн чинь тэр бас нэлээд хандлт авсан эерэг байдлаар, сөрөг байдлаар. За тэгээд сүүлд бас нэг автобусаар нэг жуулчин яваад тэгээд одоо тэр автобусанд яваад өөрт нь тохиолдсон тэр соёлын шокыг постлсан байсан. Тэрийг монгол хэл рүү орчуулсан чинь бас айгүй үтсэн биш үү саяхан? Тэрийг би зөвдөжсэн. Хүүтэнд ингээд ордог, яадаг гэдэг гэж тийм. Тэг ер нь ийм соёлын тийм Монголын нийгмийн тухай ярьсан ч юм уу тийм эсвэл тийм ер нь тиймэрхүү юмнууд хандлт авч байгаа юм байна. Анзаарсан чинь. Хандлт гэснээс хүмүүс одоо сая хэлсэн шүү дээ сайнаар муугаар гэдэг маш олон төрлийн сэтгэлдүүд ирж байгаа гэдэг. Ер нь ямар хөө сэтгэлдүүд ирж байна? Ер нь бол би мэдлэг те англи хэлний мэдлэг тал руугаа чиглэсэн контент хийдэг байсан болохоор хейт комментууд ер нь бол бага байсан. Баг ирдэггүй байсан. Хаяал нэг эн чинь буруу штэ чи багш үдэж яагаад ийм худлаа мэдлэг тараагаад байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү комментууд ирдэг байсан. Одоо болохоор жоохон ингээл гадаад үзмж рүү ч юм уу те. Твшигээ хандсан комментууд орж ирж байгаа. Тэгээд бас тийм чи чинь тэнийг юм уу? Энд чинь угаасаа юм штэ те. Одоо гадаа энэ мопедыг өөр газар хаана унах юм? Явгууны замаас өөр хаана унах юм гэдэг ч юм уу. Жохон өөрийнх нь үзэл бодол надтай таараагүй болохоор тэгэж хийдэлсэн комментууд ирж байгаа. Англи хэлийг сурах талаар бас нэлээд олон бичлэг оруулдаг. Бас багшилж байсан юм байна манай мичтмаа. Тэгэхээр монголчууд бол сүүлийн үед англи хэлийг сурах, цаашлаад бүр илүү юм про төвшөнд те сурах юм хүсэлтэй болсон. Тэгэхээр гаргадаг нийтлэг алдаа нь юу юм шиг анзаарагддаг вэ? Маш магадгүй хурдан хугацаанд ингээд сурах гэдэг ч гэдэм үү те яг мичтмагийн анзаарсан тэр алдаа гэвэл юу байдаг бол өөртөө жоохон дарамт өгч уйдгартай байдлаар сурахыг хичээд юм болов уу гэж бодсон. Одоо англи хэл сурахыг яг ийм хичээл одоо математик сурахтай адилхан гэж боддог. Гэхдээ англи хэл миний хувьд бол айгүй өөр ахгүй математикаас физикээс өөр. Яг хав адилхан тал байж магадгүй. Гэхдээ англи хэлийг ингээд хичээл хийж сурахаас илүү за хичээл хийж болно. Тэрийг арай өөр зүйлтэй ингэж холбож хамтдагч сурвал илүү зүгээр юм болов уу гэж боддог. Одоо жишээ нь за би өөр дээр жишээ бол би мейкап те тиймэрхүү юм үзэх дуртай. Гэхдээ яг мейкап өөр дээр хийдэггүй ч гэсэндээ тийм контент хийдэг хүмүүсийг үзэх аягүй дуртай. Тэгээд
энэ дээрээ үнслээд би тийм бичлэг хийдэг. Гэхдээ англи хэл дээр ярьдаг хүмүүсийг үзвэл миний англи хэл илүү сайжрах байхгүй юу? Ягаад тэгэхээр би дуртай зүйлээ англи хэлтэй холбож байгаа учраас. Тэгээд яг нэг сурах бичиг барьж аваад тэрэн дээрээ ингээд ажиллаад англи хэлийг сурвал аюу цэгцтэй тэр намар юм бүтэц байгаа учраас тийм юм байхад бол илүүдэхгүй. Гэхдээ тэрний хажуугаар илүү сайн төвлөрөх зүйл нь хэрэглээ. Өдөр тутамдаа чи англи хэлийг сайн хэрэгэлтэй дуртай зүйлээрээ дамжуулж сур. Тэгээд сурсан зүйлээ ингээл дотроо хадгалаад байхгүйгээр гаргаж ихэл ямар нэгэн байдлаар бич яар гэдэг ч юм уу ганцаараа байсан ч хамаагүй. Тэгж л бодож байна. Одоо энэ үргэлжлүүлээд би бас нэг контент руу орчих гэж байна. Тэгээ одоо бас нэг контент бүтээгч болсноор ер нь бол одоо юу гэдэг нь богино бичлэг бол хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр богино бичлэгүүд ер нь хэрэг хүн төрдөйм байна. Ер нь ингээд контент бүтээснээс хойш өөртөө те хичнээн их даваа талууд ирүү. Энэ талаас бас бидэнтэй бас дэлгэрэнгүй болцол. За хамгийн түрүүнд орж ирж байгаа юм илүү comfort zone-оос гарч байгаа те. За би бас иймэрхүү төрлийн юм хийж чаддсан байх шүү. Би болохоор камерын урд ерөөсөө өөрийгөө над би бүр тийгээд итгэцээс ахгүй юу. Камерын урд би айгүй ив хавгүй байдаг. Камерын урд айгүй ичдэг гэд. Тэгээд контент хийж эхэлснээс хойш ер нь тэр бодол байхгүй болсон. Тэгээд өөр гарч ирж байгаа зүйлс гэвэл одоохондоо ер нь бол баг багаар гарч ирж байна. Одоо жишээ нь энэ нэвтрүүлэгт өргөдөж байна. Тэгээд өөр бас ажлын саналууд мэрсэр ирж байна. За тэгээд хүмүүст бас ингэж тусалж чинь тэг хүмүүс ингэж гоё одоо чат явуулангууд тэр нэг гоё санагддаг. Өөр юм тасалаа. Хэрэг даваа тал танд ер нь. Тийм ер нь даваа талтай л гэж бодож байна. Тэгээд яг богино формын контент болохоор нэлээд хүрдэг хүмүүс угаасаа айгүй үздэг. Гэхдээ урт төрлийн контент би бас хийж үзсэн. YouTube дээр нэг хэдэн цөөхөн хэдэн бичлэг хийж үзсэн. YouTube дээр бичлэг хийх бас надад айгүй гоё санагдсан. Ягаад гэхээр хүмүүс ингэж зүгээр ингээл 5 секундын дараа ингээл скролдох биш. Тэр хүний өдөөс хараад нэг бараг 10-аас дээш минут ингээ хараад сууж байгаа болохоор тэр бас айгүй гоё хүнтэй холбогдсон болов уу гэж анзаарсан. Англи хэл тал руугаа орохоор сая Мичт маань бас зөвлөгөө өгч юм л да. Дуртай зүйлтэйгээ холбоод тийм ингээд хэл сурах нь илүү одоо хурдан бөгөөд үр өгчтэй байх магадлалтай гэж байна. Тэгээд монголчуудын маань хувьд бас нэг зүйл байдаг. Хар яриа бол их сайн сурчаад идэг. Аман яриа сайтай. Тий эсвэл кино үздэг ч юм уу дуудуулдаг ч юм уу. Тэгээд яг ингээд бичих болоод эсвэл ийм одоо академик төвшөндөө жоохон ингээд сул тал болчих гээд идэг тий. Тэгэхээр өгүүлбэрийн бүтэц нөгөө дүрм гэдэг ч юм уу тий. Эдгээрийг ер нь яаж сайжруулах боломжтой байдаг болоо. За би бас ингээл боддог л да хүмүүс надаас ингэж зөндөө асуудаг. Гэхдээ би энд хариулъя гэвэл зүгээр л давталт тий хийж ямар нэгэн зүйлийг давтахгүй бол тэр чинь сайжрахгүй. Use it or lose it гэдэг үг байдаг. Энэ зүйлээ ашигла эсвэл энэ зүйлээ алд. Одоо жишээ нь бид нар ингээл булчингаа ажиллуулж ийж энэ булчингаа авч үлддэг тийм үү? Эсвэл булчингаа томруулдаг. Яг тэрнтэй адилхан тэр бичгийн чадвараа сайжруулахын тулд хэдүүлээ илүү их бичих хэрэгтэй. Эсвэл бусад хүмүүсийг дуурайж болно те. Ямар нэгэн аюу сайн бичигдсэн эсээг дуурайж хуулж бичиж болж юм. Эсвэл одоо ингээд бичлэг үзээд те. Ямар нэгэн спич өгж байгаа хүнийг дуурайж өгүүлбэрээр нь дагж ярьж болж юм те. Биеийн хилэмж, нүүрний хувирал гэх мэтлэн бүх зүйлийг нь дуурайгаад те. Өргөлт, бууралт гэх мэт бүх зүйлийг нь дуурайгаад байвал бас ер нь нэлийн тустай байж магадгүй гэж бодож байна. Тийм. Тэгээд одоо чиний зорилго юу вэ те? Айл зүх юм уу? Эсвэл зүгээр юм ярианы төвшөнтэй болох юм уу те? Тэрнээс чинь хамаарад чи яг тэр зүйлээ л давт гэж хэлмээр байна. Айгу энгийн зөвлөгөө авах гэхдээ ер нь хамгийн бодит зөвлөгөө гэж бодож байна. Нэрээ тийм биш үү те. Ер нь ингээл би яг тэрэндээ муу гэл тэрнийхэн төлөөний хийх юм хийдэггүй. Гэтэл одоо хийж болох. Яг сая одоо нөө давтахгүй л болвол тэгэл хүн чинь угаасаа л тэр зүйлийг чадахгүй. Тэгэл би муу гэл тэрийг хийхгүй бол тэгэл тэрэндээ хизээж сайжрахгүй л ах. Тэгэхээр ер нь бол бас саяны одоо Мичтмагийн хэлсэн зөвлөгөөг дагаад эсээ уншаад бичээд тэрийг дагааж одоо хэд хэд удаа бичдэг ч юм уу те. Өөрөө тэрний одоо дагуу бас хэд хэдэн одоо өгүүлбэр зохиодог ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас дасгал хийх хэрэгтэй байна гэж ойлголоо. Зочноосоо асуухад өөрөө англи хэлээ сурж байхад юу хэцүү санагдчихсэн бэ? Одоо тэгээд энэ зүйл ямар хэцүү би энийг бараг чадах юм болоо ч юм уу яг тийм сэтгэл төрөөд ч юм уу те. Тэгээд тэрийг яаж давж гарч ирсэн бэ? За хамгийн анх
би надад хэцүү санагдсан үе гэвэл яг үндэ яг IELTS бэлдэж эхлэх үе. Тэгэхээр чинь би 17 наснда IELTS өгж байсан. Яг тэр үед л надад хэцүү санагдчихсан. Яагаад вэ гэхээр яг англи хэлийг би ямар нэгэн зорилгын төлөө сураад байна те. IELTS гэдэг шалгалтанд бэлдэх, англи хэл сурах энэ хоёр чинь шал өөр байхгүй юу? IELTS гэдэг шалгалтын төлөө англи хэлийг сайжруулах чинь бас жоохон өөр техник хэрэгтэй, арга барил хэрэгтэй. Тэгээд бас одоо тэр шалгалтаа сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр надад жоохон хэцүү санагдчихсан. Тэгээд одоо ялангуяа бичгийн тэр хэсэг нь нэг график хараад тэрнийхээ тухай дүгнэлт бичдэг. Эсвэл нэг сэдв аваад тэрнийхээ тухай нэг 250 билүү орчим үгтэй эссе бичдэг. Тэр нь надад хамгийн хэцүү санагдчихсан. Яагаад вэ гэхээр яг тэр үе хүртэл би ерөөсөө бичдэггүй байсан. Яг уу сонсгол болон унших тэр чадварууд сайн байгаад байгаа. Яагаад вэ гэхээр угаасаа би YouTube бичлэг зөндөө сонсдог, зөндөө ном уншдаг. Харин бичих тэр жоохон хэцүү санагдчихсан. Гэтэ тэрийг яаж давсан бэ гэхээр ирээл давталт. Би бас IELTS сургалтанд явдаг байсан. Тэгээд тэрэнд одоо 7 хоног болгоо юм яг IELTS-тай адилхан шалгалт авдаг байсан. Тэгээд тэрэндээ бэлтгэхийн хажуугаар тэр шалгалтаа өгөөд давтсны үр дүнд л сайжирсан гэж бодож байна. Одоо гэхдээ нэг үе бодвол хүүхдүүд бол YouTube-ийн нөлөөгөөр бол тийм бүгд маш сайн англи хэлтэй болж гин гэж хараад байгаа. Мичтмаа энийг бас юу гэж харж байгаа вэ? Ер нь монголчуудын маань бас англи хэлний төвшин нэг үе бодвол харцангуй сайжирч байгаа юм шиг тийм. Тийм. Би яг насны хүрсэн хүмүүсийг бол мэдэхгүй. Та дэд тэгж ер нь санагдаж байна тий. Тийм. За би болохоор хоёр дүүгээс ер нь харж байгаа. Манай хоёр дүү хоёулаа ер нь бол англи хэлээр айгүй сайн ярьдаг. Би ерөөсөө зааж өгөөг байхгүй. Ягаад тэгэхээр YouTube хүүхэлдэйн кино нэлээд үзсэн. Тэгээд энэс болоод англи хэлийг баг унган юм шиг сурсан. Тэгэхээр би одоо ч гэсэндээ тий хүмүүс хүний тарих байнга өөрчлөгдөж идэг. Байнга ингээл юм авч одоо хүмүүс ингээл том болох тусам ингээд бидний сурах тэр чадвар багасдаг гэдэг нь шүү дээ. Би тэгдэггүй гэж ер нь судалж ирсэн. Хүний тарих бүр байнга ингэж одоо өвчлөөс нэмнэ гэх юм уу? Байнга ямар нэг юм сурах чадвартай, боломжтой, 80 хүрсэн ч бай шинэ юм сурах боломжтой. Тэгээд тийм хүн том болох тусмаа сурах нь багасдаг гэдэг тийм одоо хязгаарлагдмал ихтгэл үнэмшилтэй байгаад хэрэггүй гэж бодож байна. Тэгээд тийм YouTube-с бол ямар ч насны хүн айгүй сайн сурж байна. Ер нь бас нэг юм яриад байна штэ. Би айгүй хэл сурах авьяасгүй гэл тий. Эсвэл тэр айгүй хэл сурах авьяастай гэдэг ч юм уу тий. Тэрэн дээр мичтмаа ер нь ямар үзэл бодолтой байдаг вэ? Нэрээ бас авьяас байгаа л бахал та. Гэтэ үнэхээр хэл сурах авьяасгүй юм гэж бас байд юм уу? Юу гэж анзаардаг вэ? Сайн мэдэхгүй л энэ. Би манай гэр бүл одоо жишээ нь бүгдээрээ л англи хэл одоо манай аав ээж хоёр жишээ нь англи хэл нэг сайн биш. Гэтэ яг жоохон ойлгочдаг. Манай одоо бид нар айлаас дөрүлээ байхгүй юу? Бид дөрүлээ ер нь дэж сайн. Тэгэхээр авьяас байгаач гэх юм уу те. Гэтэ бас ингээд бодоод үзэхэд би Франц хэл сурах гэж үзэжсэн, Герман хэл сурах гэж үзэжсэн. Гэтэ эднийг сурч чадаагүй байхгүй юу? Тэгэхээр бас авьяастай холбоотой биш юм шиг те. Тэгэхээр би бол тийм орчинтой холбоотой гэж магадгүй. Тийм ээ. Сая нөгөө ярианда ярьжсэн шүү дээ 33 дугаар сургуульд сурч ирсэн сайн багш таарсан гэ тэ. Үнэхээр нэг юм багш нар бас айгүй чухал нөлөөтэй байдаг тэ. Одоо жишээ нь ингээл физиктэй би бол дургу гэдэг ч юм уу эсвэл математик дээрээ дургу. Гэтэл гой бас нөгөө тухайн хичээлийг тэ нэг юм сонирхолтой байдлаар заадаг хүүхд толгонтой нэг юм айцсаар иш гоё тулж тэ нэг юм сонирхлыг нь өдөөж заадаг багш нар таарж байгаа нь бас аттай юм болоо гэж бас бодоод идэм а. Тийм ч утгаараас мичтмаа одоо яг тэр багшаасаа үлгэрлээд хүмүүст илүү дарамт гэхээсээ илүү сонирхолтой байдлаар бас бичлэгүүдээ илүү хэлбэр байдлаар ойлгоход одоо төлхөө бичлэгүүдээ хийдэм болов тийм. Бас тийм байж магадгүй мэн. Би тийм бага ангидаа гоё багштай байсан айгүй азтай гэж бодож байна. Тэгээд хүүхдүүд над руу айгүй их чат бичдэг. Манай багш намайг ингэж одоо доромжилдаг хүүхдүүдийн өмнө ингэж шүүмжилдэг гэл тэр нь бас хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг айгүй бууруулдаг. Би ч гэсэн физиктэй муу. Гэтэ манай физикийн багш тийм байгаагүй л те. Гэтэ математикийг ярьчаа. Манай математикийн багш ер нь бол үнэхээр хүүхдүүдийг жоохон шүүмжилдэг те. Тийм ер нь бол нэг онц багш байгаагүй. Тэгээд тэрнээс болоод гэх юм цаашин тэр жоохон нөлөөсөн би математикт бол үнэхээр
бүр 5 дугаар анги хүртлээ штэ. Би дандаа 100 авдаг гэсэн бол яг 6 дугаар ангид ороод багш солигдоод би нэр ингэсээ 5 дугаар ангиас хойш баг миний математикийн мэдлэг нэх өсөөгүй. Жохон мууруу орж хэлсэн байна шүү. Гэтэ нөлөөтэй байдгийн үед бол үнэхээр нөлөөтэй байдаг. Мичтмаа маань ер нь чөлөө цагаараа өөр ямар сонирхол хоббитой байна. Зорж байгаа тий бас зорилгоуд бас юу байдаг бол хоббидэнтэй хуваалцаач. За чөлөө цагаараа ер нь өөрийгөө анзаарсан чинь жоохон дуртай байдаг байсан зүйлсээ хийхээ болцсон байлээ. Заавал нэг юм үр дүн давчирдаг тиймэрхүү зүйлс хийдэг. Одоо жишээ нь жимд явах дуртай. Гэтэ тэр нь яг үндэ миний биеийг эрүүл болгодог тий. Миний жинг барьдаг болохоор жимд явах дуртай байдаг ч юм уу тий. Ямар ч үр дүн авчирдаггүй, ашиггүй тийм хоббигоо жоохон сэргийхийг ойр төсөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо зурах байдаг ч юм уу те би айгүй их зурдаг байсан хүүхдтэй байхдаа өдөр болго ингээл математикийн хичээл дээр хичээл хийхгүй ингээл зураал ээждэг байсан. Тийм тэрийг хиймээр байгаа. Гэтэ бусдаар хийдэг зүйл нь юу вэ гэхээр тимд явдаг. Тэгээд йог жоохон хийх дуртай. Тэгээд ер нь контент хийх дуртай. Энийг баг хоббиг ажилтайгаа холбосон гэж ойлгож байна. Тийм өөр чинь ном унших дуртай. Тийм гадуур алхах дуртай. Тэгвэл контент хийх дуртай гэдэг ер нь өөрхөө тэгвэл хоббигоор одоо өөртөө ашигтай байдал эргүүлээд тэгээд хүмүүст ашигтай байдлаар ингээд контент хийгээд явж байгаа юм шиг. Тэгвэл ирээдүйд за нэг иймэрхүү контент хий гэсэн бодол байгаа ч юм уу. Тиймэрхүү төлөвлөгөөнөөс тохиолдож байна. Контентоо жоохон өргөжүүлэх хүсэл бол байгаа. Би одоо болохоор өрөөндөө гэртээ ингээл хийчихэж байгаа тий. Хаяа нэг зориг хөрвөл таксины ард ингээл ярьцдаг ч юм уу. Тийм болохоор жоохон ингээд өргөжүүлэх арай паблик болгох ч юм уу тий. Гадуур байж захтаа контент хийдэг ч юм уу. Тэгж өргөжүүлэх хүсэл бол байгаа. За тэгээд контент илүү өөр контент гэвэл YouTube-ийн бичлэг илүү хийдэг болмоор байгаа. Тийм зөвхөн англи хэлний талаар биш илүү өргөн хүрээг хамарсан эрүүл мэнд байдаг ч юм уу те сэтгэл зүй байдаг ч юм уу тэр тал дээр бас сонирхолтой учраас. Одоо Мичтмаа маань хөдөлгөөн цэцэлж яг үндсэн мэрэгжил одоор бол контент бүтээгээд явж байгаа. За өмнө нь бол англи хэлний багшаар ажиллаж исэн. Ер нь бага байхдаа ямар мэрэгжилтэй хүн болохыг хүсдэг байсан. Ирээдүйд бас яг мэрэгжлийн түвшинд ажиллах гэвэл ямар мэрэгжилтэй хүн болохыг хүсэж байгаа болоо. Би бага байхдаа өстой хизээж багш болохгүй гэж боддог байсан. Тэгээд англи хэлний багш гэдэг мэргэжлийг ер нь бол одоо хүртэл хамгийн тууштай хийгээд явж байгаагаа анзаарсан чи жоохон үнэтэй санагдсан. Тэгээд жоохон байхдаа би бас л нэг боддггүй байсан ирээдүйд юу болохыг хүсэж байгаа. Яг нь миний дуртай зүйл гэвэл зурах. Гэхдээ угаасаа 8 дугаар ангиасаа хойш химийн гүнзгий ангид орсон болохоор за юмч болох бах туу гэж бодсон. Тэгээд шүдний юм чинь арай ашиг олох бах туу гэж л нарийнсан болохоос ш өөр нэг өөрийнхөө хүсэл сонирхлыг бодож нэг мэржлээ бодож байгаагүй. Тэгээд ер нь том болох тусмаа л хүмүүс илүү ойлгож те би магадгүй жилийн дараа шал өөр юм хийж ч магадгүй. Тэгэхээр би яг тэр үед юу хүсэж чинь тэр үед юу миний сонирхлыг татж чинь гэдгээс хамаарат ер нь мэржлээ өөрчлөөд явъя гэж бодож байгаа. Тэгээд тэрэндээ мэдээж хамаг хүчин чадлаа гаргана. Энийг тэгээд жоохон хэдхэн нэг бараг сарын өмнө хүртэл жоохон туушгүй зан гэж хардаг байсан. Гэхдээ одоо бол зүгээр л тасан зохицох чадвар те хүн өөртөө тохируулж амьдрна, өөрийнхөө хүсэг зүйлийг хийх албагүй гэж л бодож эхэлсэн. Тэгэхээр ер нь салбар бүрлөө өөрийнхөө сонирхлынхаа дагуу ер нь хүч үзнэ л гэж штэ. За тэгээд өнөөдөр бидэнд цаг зав гарган ирсэн Мичтмаада баярлаа. Тэгээд ирээдүйд олон бас сонирхолтой, өр өгөөжтэй, бас боловсролын одоо салбарт те бас хүн хин нэгэнд бас хэрэгтэй л мэдлэг болж байгаа гэдэгт би бол итгэлтэй байдаг. Тэгээд манай үзэгчээс бас нэгэн комент ирсэн байна. Үзэх дуртай зочин байна. Англи хэлний постууд нь их сонирхолтой байдаг. Мөн оновчтой байдаг шүү. Хүнтэй мэдлэгээ хуваалцах нь их сайхан амжилт хүсье гэсэн байна. Мичтмаа баярлалаа. За тэгээд ирээдүйн ажил үстэн өндрөөс өндөр амжилт төсөө эрүүл мэнд мөн одоо босоо зүйл бүхнээс илүү сайхныг хүсье. Амжилт төсөө. Орсонд баярлалаа. Бидэнд нас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.
За үзэгчтэй та бүхэн контент бүтээгч Мичит Маг урьж ярилцаж контент хэрхэн бүтээх болсон, яагаад энэ хөө контентыг хийх болсон талаарх мэдээллүүдийг хүргэлээ. Манай хоёр ер нь ямар нэг хэлээр ярьдгүү. Ямар нэг хэлээр ярьдгүү шүү дээ. Ярина. Тэдэг ихч манай. Тэг шидтийн гинэ бас. Би ч туркээр ярьчдээ. Мерхаба. Хятадаар устгас байдаг. Хятадаар ярьдгийн, англиар ярьдгийн, туркээр ярьдаг гэж тоосон шүү. Тийм. Би туркээр зүгээр сайн уу баярлаа л гэж хэлж чадна. Тийм. Одоо англинээс өөр малгай. Би ч нөгөө хятадд яг их сургуулаад үргэсэн учраас ер нь хятад хэлтэй, тэгээд англи хэлтэй. Гэхдээ бас сайн нөгөө зочноос айгүй хэрэгтэй мэдээллүүдийг авлаа. Зөвлөмжүүдийг ч гэсэн авлаа. Ер нь бид бас нөгөө өөрийгөө яг ингээд блоклчдаг, төгччдэг. Яг би энэндээ муу юм чин, би ярианда муу юм чин, би бичгтээ муу юм чин гэд ерөөсө тэрний төлөө ямарваа нэгэн зүйл хийдэггүй. Эсвэргээрээ за би сонсохдоо сайн, ойлгохдоо сайн юм чин гэл кино үзээд идэг. Гэтэл яг нөгөө бичих чадвар нь муу хэвээрэл аваад идэг байхгүй. Тэгэхээр яг хийхгүй л болвол угаасаа л чадахгүй штэ. Булчингаа хөгжүүлэхгүй л бол булчин чинь ажиллахгүй гэдэгтэй адилхан тий. Ер нь бол аль болох тэр чадахгүй байгаа зүйлээ бас нэг дахин оролдох, тэрнийхэн төлөө ямар нэгэн үйлдэл хийх нь аягүй чухал юм байна гэж ойлголоо. Манай өсгөөгийн хувьд нэрээ ямар хэлтэй? Англи хэлтэй. Англи хэлтэй. Тэгээд ер нь испани хэл аягүй сураа явж байгаа. Испанаар нэг ганц үгэлбэр хэлж өгөөч. Бүр аягүй гоё хэлээдэг санагдаад байна шүү. Ер нь амар эвгүй хэл угаалчих гэдэг юм байлээ. Анх ер нь испани хэлийг сурах гэдэг бодол төрсөн нь Америкт одоо монголчуудын хоёр дахь хэл нь орос хэл гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг Америкчуудын хоёр дахь хэл нь испани хэл гэж ярьдэн. Испани хэлтэй сурахад амар өр өгөөжтэй буюу маш олон хүн хэрэгэлдэг гэдгээрээ бас давуу талтай юм билээ. Тэгээ одоо жишээ нь хятад хэлийг чинь бас л олон хүмүүс хэрэгжилж байгаа тий англи хэлийг олон хүмүүс хэрэгжилж байгаа. Түүнээс зөө яг испани хэлийг ч гэсэн дэлхийд ирэх бас хэдэн зуун сая ч хэлээ бас нэлээд юм түгээмэл хэрэглэгддэг хэлнүүдийн нэгт ордог л тоо тий. Одоо нөгөө нэг үе үеэс шалтгаалаад хэлний нөгөө нэг сурах ёстой хэлнүүд нэг гэдэг юм байдаг болчиход байна шүү дээ. Одоо хамгийн ихэнд англи хэл байдаг гэсэн бол одоо дараа нь хятад хэл байна. Тэгээ дараа нь одоо испани хэл. Одоо тэнгууд одоо солонгосчууд дэлхийд дээр амар урлаг соёл спортоор бүх юмраа амар турж орж ирж байна. Тэнгууд баг солонгос хэл баг тэрний дараа ордог болох ч юм уу те. Ингээд заавал хүслээр биш амьдралын хэрэглэнээс болоод сурах ёстой хэл гэдэг нэг хүний хүмүүсийн амьдрал байдаг болчиход байна шүү дээ. Чи одоо 21-р зуунд амьдарч байгаа бол ийм юм байх ёстой гэдэг юм стандарт баг заадаг болох гээд. Тийм болохоор ер нь одоо нэг хэлнүүдээс ер нь ингээ заавал тийм нэг одоо дэлхийд өргөн хэрэглэгддэг хэлнүүдээс заавал нэг юм уу хоёр хэлийг сурчих хэрэгтэй юм шиг. Би одоо яг солонгос хэл сурмаар байгаа. Яг сая чи хэлсэн чинь яг солонгос хэлийг сурмаар байгаа. Намнагийн хувьд ямар хэл сурмаар байгаа? Хятад хэл ах нь тийм. Юу туркэд бас хэл ер нь сурчгаар юм шиг санагдсан шүү. Одоо жишээ нь баярлаа гэдэг юу гэлээ? Тэшикүлээ юу? Тэшикүлээ. Тэний тиймэрхүү юм хэлсэн. Тэгээд мерхаба гэл. Тэгээд тэнгуүтээ ус мусыг чинь сүүч илүү нэг юм Монголдо бас нэг зарим одоо өгнүүд нь илүү жоохон төстэй ч юм уу тий нэг тиймэрхүү зүйлсээс ажиглагдсан. Сүүлдээ баг ойлгох гэдсэн байсан. Тийм амар авьяастай тий 14 хоногийн дотор. За тэгээд өнөөдрийн маань эфир өндөрлөхөд одоо нэлээд бага хугацаа үлдсэн байна. Тэгэхээр өнөөдөр бидэнтэй манай 3 дахь хөтлөгч Өсөх болт маань хамтаалаа. Тэгээд Өсөх болтоо сэтгэл сонсъё гэж бодож энэ хамт өнөөдрийн ихний эфир ер нь ямар хөө байв тий гоё эсэн гэж найдаж байна. Яг одоо гоё гэж хэлээ. Тийм мэдээж яриг гоё байлгүй яхав. Ялж хамгийн анхны эфир тэгээд бас нэлээд сандралтай байлаа. Ингээд алдаа гаргачихгүй, буруу ирчихгүй ч юм уу тий. Ингээд маш олон төрлийн ингээд хүний гаднаа илэрхийлэхгүй байгаадсан дотор нь давхар баланд явж ирдэг бодлоод байдаг шүү дээ. Тийм бодлоод бол маш их байлаа. Одоо ингээд зочдтой ярилж байхад одоо хоёртойгоо ярилж байхад ингээд бас ингээд үгийн тасалчихгүй ч юм уу тий. Эсвэл буруу ярьчихгүй ингээд гэсэн нэг та давхар бодлоод маш их байлаа. Гэтэ маш сонирхолтой гоё тийм чадлаа. Ойлаа тийм. Гурлаасан чинь бүр ингээд цаг хугацаа хүртэл маш хурдан өнгөрч ин. Тэгээд манай өсгөөд бас нөгөө гоё мэдчилгээнүүд ирсэн байна. Тэгээд өсгөөдөө баяр үргээ гоё цэгцтэй яриатай даруухан залуу байна гэд. Тэгээд ер нь гоё юм иржээ.
Тэгээд энэ дээрээс унших гэхээр жоохон цаг хугацааны хувьд давчаа болчлоо. Тэгээд өнөөдөр манай эфиртэй хамт байсан, терминал нэгтгэгтэй хамт байсан бүх үзэгчдэд маш их баярлалаа. Тэгээд бид өнөөдөр хоёр зочинтой байлаа. Мэдээллүүдийг бас зах зугаас нь хүргэлээ, цаг агарын мэдээлэлээ хүргэлээ те студид намнаа олон дэгийн мөсгөө гуруулаа гуруулаа анхны эфирээ та бүхэнд хүргэж дууслаа. Тэгээд маргааш тогтсон цагтаа буюу 10 цагтаа эргээд олцлаа. Түр баяртай. Тэгээд хамтдаа хэлэх үү? 3-2-1 гээд терминал нэгдэг таныг хөтлөн гэдэг. За би 3-2-1 гэдэг. За 3-2-1 терминал нэгдэг таныг хөтлөн. Баярлалаа. Баярлалаа.